зогсох юм харин хэрэгтэй цаг олдохгүй ховорхон юм ингээд бодхоор бусдын амьдралыг давтахгүйгээ зөвхөн оророо хитэж буцахгүйгээ хэрэг миний өмнө шийтэн гачирээ чи нэгэн хүслийг би үуч үгүй гэсэн ч бигээс надад бүх хөрөнгө өгдөгсэн ч ори амьдралда сэтгэл дүүрэн байна. 1 2 3 Дурлашаа хасан тоглолт 2006 онд 4 өдөр болсныг би цэцэлцээр сууж байгаа та бүхэн дээр мэдж байгаа. Тогтоож явхад зөвхөн үгийг хязгаарч мандаж яваа гарьяач үжигчин ариуна. Хайранда асах уу, шатах уу, хамтдаа дуулах уу, дөнгөх уу. Монгол улсын гарьяач үжигчин төмрийн ариуна та бүхэн дурлал шиг асан тоглолтоо зориулж байна. Магадгүй үдсэн улсуудын тоглолтын тухай сэтгэл зүрхэнд нь хоногч үлдсэн миний магадгүй дуунууд ч юм уу. Эсвэл миний одоо тоглолтын дээр байсан сюрпризүүд ч юм уу. Эсвэл миний тоглолтын дээр бүжиглэжсэн бүжиг ч юм уу. Хин нэгэнд ямар нэгэн байдлаар дурсамж болон би үлдсэн бахаа гэж бодож байна. Тэгэхээр бидний амьдрал бол ямар байхаас, ямар байх уу, юу хийх үү, ямар явах уу гэдэг нь зөвхөн биднээс шалтгаалдаг гэж боддог юм. Тэгэхээр би уран бүтээлийнхаа нэгэн одоо түүхийн хуудаснаа дурлал шиг асан гэдэг тоглолтыг би тамглан үлдээсэн болов уу гэж боддог юм. Дөрөв өдөр тоглоно гэдэг бол ялангуяа эмэгтэй дуучны хувьд бол тийм амар ажил байдаггүй. Эмэгтэй дуучин бол тэр дундаа гоцол дуучин байна гэдэг бол гоцол дуучны хөдөлмөр гэдэг бол үнэхээр их асар их ажил байдаг гэдгийг би уран бүтээлийн тоглолтуудаас би энэ ажлуудаас цомгуудаас би ойлгож мэдэрсэн. Зөв миний хувьд ярих юм бол 4 өдрийн тоглолтыг би давах ёстой 4 өдөр тогснороо би тодорхой хэмжээнд уран бүтээлчийнхээ хувьд дуучныхаа хувьд маш сайн сэтгэлзэн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг би асар сайн ойлгож байсан. Түгээрээч би энэ 4 өдрийн тоглолтыг би амжилттай санд авч гарч чадсан гэж бодд юм аа. Шинэ өгүүлэмжийн шинэ аялгуу залуу насны цаг золбоо бадрангуй ирч хүчийг үргэлж фэнүүдтэй барьж байдаг нэгдсэн үндэсний элч дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Ариуна дурлал шиг асан нэртэй шинэ CD-гээ гаргаад дурлал шиг асан нэртэй CD худалдаанд гарсан ихнийхээ нээлтийн өдрөлгийг хийсэн юм аа. Дурлал шиг асан цомгийнхаа нээлтэн дээр би тэр дундаа миний яг цомгон дээр баярлаа гэдэг одоо үгний хамгийн ихэнд би амьдрал бол хамтын ажиллагаа гэж би хэлж байсан. Уран бүтээл тэр дундаа бүтээлч хүмүүстэй хамтарч ажиллах гэдэг бол бидний хувьд бол маш их тийм гоё орон зайг бүрдүүлж бие бинийгээ үргэлж цэнгэлж тэрүүгээр уран бүтээлч хүмүүс биеиндээ урам хайрлж бие бинийгээ одоо энэ дээр нь ингүүл гоё болчих нь энэ хэсгээр нь тэгээд хийчихвэл гоё болно. Эсвэл тэднээс ямар нэгэн шүүмжлэл сонсдог ч юм уу. Тэр олон юмнууд нэгдэж байж энэ уран бүтээл маань энэ тоглолт маань энэ цомог маань бүх юм маань олон хүмүүстэй хамтарч ажиллаж гардаг л та. Дурлал шиг асан гэж юм тийм ээ. Энэ бол өөрийн сэтгэлийн илэрхийлэл энэ хүний тийм эрүүн дандаа нэг альва шин сайхан сорон бүхнийг ард түмдээ хөрвүүлсэн өөрөө дандаа тийм залуу сайхан явуулсан энэгээр хойш үе өсөлгсөн тийм санаанд үлдэж байгаа гэж бодож байна. Дурлал шиг асан гэдгийг одоо үгийг би саяны хэвлийн энэ хурал дээр сурвалжлагч нарт хэлсэн. Ариуна шиг аснаа гэж. Ариуна шиг ас гэж би хэлмээр байна. CD-ийг үзээд энэ CD-ийг үзээд манай Ариуна маань хичнээн янз бүр хоёрч чадсан хичнээн инкри ядсан ямар бизнес вумен уу одоо ямар олон хувирсныг ажиглана л да. Энэ цомогт бол нийтдээ 60 гаруй уран бүтээлч хамтарч ажилласан. Гэхдээ ганц Монголын уран бүтээлч биш. Колумбийн одоо инженеринг тийм ээ
Сингапурын бас инженерүүдтэй мөн Сингапур улсын гитарчин их олон хүмүүс оролцдог. Дурлал шиг асан гэдэг нэрийг үнэхээр бид нар нэлээд бодож яж олсон юм аа. Цомог бэлэн батсан. Тэгээд баг 2-3 сар бид нар нэрээ өгч чаддаг. Би тэгээд хамтарч ажилласан яруу найрагчтаас, үг зохиогчдоос тэгэл энэ зохиолчдоос олон нэр асуусан та ийм цомог гаргаж байгаа юм бол тэгэл дууныхаа үгийг үзүүлээл тэгэл ер нь ямар нэр өгөх вэ гэх. Тэгээ автахгүй байж байгаад би миний энэ анд гарын дуу Батрицтмаа мөхөд хайцсан байхгүй. Тэгээ Батрицтмаа асуусан чинь Батрицтмаа надад тийм ариуна дурлал шиг асууж байна гэдэг нэртэй байвал яасан гэдэг. Тэр чинь ерөөсөө яг энд чийл харагдчихээн дурлал шиг асан. Тэгээ яруу найрч мөхөд дээр очиод би бас асуулаа зөвлөлөө. Тэгсэн чинь мөхөд тэгсэн бодчихсонгүй ариуныг чи асууж байна гэхээр дурлал шиг асан гэж өгчил та. Заавал асууж байна гэд яах юм. Сэдний чинь нэр ерөөсөө бэлэн болчихсон байж тээ. Энэ чинь хайр гэдэг чинь ерөөсөө энэ дэлхийн энэ ертөнц бид хайр дээр л амьдарч шүү дээ гэж хэлсэн байхгүй. Тэгээ бодоод байсан чинь нэр дурлал гэдэг маань өөрөө затрахаараа их олон хүүхдэд хайр дурлал яг ингээд олон хүүхдэд холбоотой болж байгаа учраас дурлал шиг асан. Ерөөсөө хүн болгоныг асаая. Энэ тоглолтын дээр ирсэн хүн болгон энэ цомгийг сонссон, хүн болгон асаж, хүн болгон хайр дурлалынхаа тухай сонсож, хүн болгон амьдралынхаа тухай санаж дурсаж бай гэдэг утгаараа энэ цомгийн нэрийг дурлал шиг асан гэж өгье гэж яруу найрч мөхөд Батрицтмаа хоёрын саналаа болчихсон. Тэгээд надад энэ нэр үнэхээр таалагдсан. Аяас байж байгаа хөдөлмөр хэрэгтэй гэдэг ариунагийн одоо энэ үйл ажиллагаанаас харагдаж байна. Дуучин хүн бол зөвхөн хоолоогоор дуулдаг. Ариунагийн хувьд бол хоолойн доолно, зүрхэн доолно, биш тахин дуулдаг. Ариунагийн өөрийнх нь өөрчлөлт, өөрөө дуулахдаа ямар их өөрчлөлт агуулсан бэ? Тэр нэг сонирхолтой. Би энэ цомгоо бас тэр дундаа залуучууд руу, хүүхдүүд рүү их хандуулъя. Миний фэнүүд маань өшөөх залуучаасаа гэж би бодож байсан. Би өглөө 6 дахь тусаад ингээд бүр дуугийн дуулж хүмүүс санагдаад дуусалдаа фотолкин дээрээ зураг наах баатаг ажил байсан. Тэгээд өглөө бол 7 цагт ирсэн. Урд нь бол бид нар бол ганцхан гэд гаргадаг байсан бол батгритууд плакатуудыг бас ингэж тэдрийнхээ бас одоо сонирхлоор бас хийж ивэл яасан бэ гэж бид хоорондоо ярилцаад ийм одоо юм гаргасан. Одоо тэсээ дурлал шиг асан гэдэг нэр бол цомхон, богинохон, ойлгомжтой. Тэгээд миний хийж байгаа уран бүтээлтэй энэ цомогтойгоо илүү ойрхон болсон. Яахан аргагүй ойрхон болсон. Тайзан дээр гараад ганцхан дуучин дуулаад алтан бүжигчд бүжиж байгаа боловч цаа талд нь урлагийн ажлын тоглолтын ялангуяа арталын одоо фронт гэж ярьдаг шүү дээ. Тэрний артал маш их олон жүжигчид, маш их олон туслагчид, маш их олон техникчид, маш олон хүмүүс одоо ажиллаж байдаг. Миний тоглолтын найруулагчаар On and Off Production Онон Бат надтай хамтарч ажилласан. Би зөвхөн өөрөө одоо Онон Батыг манай багт олж миний тоглолтын найруулагчаар ажиллаж гэсэн саналыг тавьсан. Яг найруулагчийн ажил дээр ажил бол бас амаргүй. Яг л тоглолтын одоо эхлэл тийм ээ. Тоглолтын одоо яг өрнөл кульминац төгсгөл гэдэг энэ бүх юмыг найруулагч заавал зангидж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ урдлын видео нь 2 минут. За видео нь 2 минут. За. Видео сум ч өөрөө 4 минут, гараг 5 минут гэдэг. Юу юм? Дуу нь? Тэгэхээр би 2 минут хугацаас авах тийм. За. Одоо 2 дугаар хэсэг, ерөнхий 2 дугаар хэсэг ариуна. Энэ чинь нөгөө хүчмийн гоцлоо. Хүчмийн танилцууд гарах гэсэн. Хүчмийн гоцлол явж байхад ариуна нөгөө хаалт дээр байж. Таахах дээр үү? Энэ чинь бас фир боотра цаанаас ирээ бас хийсэн. Чи юу зороо бүшээ. Юу доостой. Юу зороо бүшээ бидний гэж хэлсэн. Хүмүүс нэшээ өмнө санааны явуулаад хоёулаа хашигдав. Тэгэхээр миний тоглолтын хамгийн ихний хэсэг буюу ихний част бол ерөнхийдөө тийм эмоцийг ингэж хөтлөгсөн тийм хэсэг байгаагүй. Ерөөсөө үзэгчд үзүүлэх яг дуучин ариуна энэ дээр яг юу бүжиглэх гээд байгаа, яг юу хийх гээд байгаа, дуучин маань өөрөө энэ тоглолтын дээр юу харуулах гээд байгаа ингээд найруулагч маань өөрөө базаж өгсөн. Энэ хэсэг дээр би олон эмэгтэйн дээр тоглосон. Тэгээд тэр эмэгтэйдээ одоо айлын одоо сайн мэдлэгтэй эмэгтэй
бизнес woman гэдэг. Сагийн дүү намайг хүлээхгүй яарна. Тогт маань өөрөө бас жижиг тэм жүжигчилсэн бүжгээрээ тэм жүжигчилсэн хэсэг байсан. Тим хэсгийг ихний хэсэгт оруулж өгсөн. Тоглолтын 2 дугаар хэсэг буюу өрнөл хэсэг дээр бид нар одоо голдуу амьд хэсгийг одоо оруулж өгсөн. Амьд хэсэг гэдэг маань үзэгчтэйгээ илүү ойрхон харьцах, дээр нь үзэгчтэйгээ хамт одоо дагаж дуулах буюу тэр нь яг үзэгчдийн голд одоо дууснаар энэ тоглолтын маань нэлээд өрнөлттэй, эмоцтой, кульминацтай яг энэ хэсэг нь бол тоглолтын бол 2 дугаар шаст байсан. Тэгээ энэ найруулагчийн ажил бол дуу болгон дээр ямар гэрэл тавих уу, тайзны артлын бэлэгцийн одоо тэр холбогтууд ямар байх уу, дээр нь одоо тэр бүжигчд яг хаанасаа яаж гарах уу гэд ерөөсөө тоглолтод болж байгаа нийтэд нь бүхэлдэн тэр юмыг одоо найруулагч маань базаж хэлхийг найруулагч маань тэрэн дээр олж ажиллахыг одоо хэлдэг шүү дээ. Зүгээр би найруулагчд одоо өөрийнхөө санаа би ийм маягаар одоо бүжиглэмээр байна. Энэ дээр би нэг иймэрхүү байдалтай хардмаар, энэ дээр би ингэмээр байна гэдэг дуучны санаа бас их холбоотой. Яг тэгвэл бидний бас одоо санаа тийм ээ. Бидний одоо бодож байгаа юмуд байж энэ тоглолт ариун нагих болдог. Би ингээд үзэгчдийн хамгийн ихэнд ингээд яг ингээд дэшээ гарч ирдэг хэсэг байдгийн. Тэр хэсэг бол надад хамгийн одоо сэтгэл догтлуулсан хэсэг байсан. Үзэгчд ингээд мэдээ авах ингээд тулцсан байдаг. Яг ингээд тулцсан хэсгээр би доороос 4 гүнээр би өргүүлж гарч ирдэг. 4 гүнээр өргүүлж гарч ирж байгаа шүү дээ. Энийг би 2 өдөр сургууль хийсэн. Хэрвээ би ямар нэгэн тэнцээр алдаад ингээд унах юм уу, ямар нэгэн байдлаар юм бол бидний ихний хийсэн үзүүлбэр маань одоо ямар ч хэрэггүй болох байсан. Яана би гарахтаа унчихгүй дээ гэж бодож байсан. Тэгтээ унахгүй байх гэсэн гэдэг юм дээр би асар сэтгэл зүгээ би өөрөө маш их анхааралтай хямамгаа яж чадсан учраас тэр ихний гаралт хэсэг бол хамгийн амжилттай болсон. Тэн дээр би тэгээд нэг ойролцоогоор бацааг нэг хэдэн минут боллоо даа. Хэдэн секунд болсон юм те. Онон бат ариунаа чи ерөөсө хөдлөхгүй шүү ингээл үзэгч рүүгээ хараад тэгэл ингээл харъя шүү гэж надад хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээл хараад ингэсэн чи үзчихэд ариунаа гэдэг ахаар би гараараа. Ингэсэн чи нөгөө найруулагчийн маань хэлсэн юмнаас зөрөөд тэгээ оройн тоглолтын дараа ариунаа юу би чамайг зөвхөн үзэгч рүү харна гэж яхад чи яагаад гараараа ингэчих вэ гэд тэгсэн чи тэр нь болохоор миний илүү үйлдэл болчихсон. Тэгээ 4 өдрийн тоглолтын дээр бол би тэрийг хийгээгүй. Яг одоо үзэгчтэйгээ ингэж одоо гарч ирээд удаан хараад тэгээ үзэгчд болохоор одоо намайг зогсоод ахаар гэж бүгд за ийм хэстэй юм байна гэдгийг ойлгоход бас нэлээд удаан алга тавьсан. Тоглолтын дээр одоо морь гарсан хэсэг тэгээд олон бүжигчтэй хэсэг тэр бэлэгцэн дээр видео одоо төрсөн дээр олон ариунаа болгож холбогддог хэсэг гээд энэ бүгд бол дандаа найруулагчийн ажил байдаг. Онон бат найруулагчийн хувьд ярих юм бол их тал талын одоо авьяастай их мэдрэмжтэй дуучныхаа тэр хийх гэж байгаа юм их мэдэрч хийж чаддаг ийм чадварлаг найруулагч гэж би боддгийг. Хэдийгээр миний тоглосон тэр видео дэлгэцийн холболтууд тэр одоо миний жүжигчилсэн хэсэг олон байгаагүй ч гэсэн тэр цөөхөн орсон хэсэг нэг донжтой хүмүүсийн сонирхол татсан их гоё хэсэг байсан. Надад бол тэр хэсэг бол хамгийн их таалагдсан миний тоглолтын. Хамгийн ихний олон ариунаа дундтал нь бас үзэгчтэй харьцаж байгаа бас хэсэг гээд энэ бүгдийг бол найруулагч маань их гайхамшигтай гоё сэтгэж чадсанараа энэ тоглолтыг хичмж өгсөн гэж боддгийг. Тэгээд онон бат найруулагчтай тэдний хамт олонтой хамтарч ажиллахад бол үнэхээр их одоо бахархдаг. Миний хувьд бол оны доктортай хамтарч ажиллана гэдэг бол хамтарч ажиллана гэдэг бол нэвтэр хэрэгэ гэж боддог юм аа. Энэ түүх бүхэлдээ эмэгтэй хүмүүсийн тухай өгүүлнэ. Чухамдаа түүх маань өөрөө юу өгүүлж байгаа юм бэ гэвэл мэдээж дуугаар өгүүлж байгаа. Яг бол дуу маань ихэнхдээ янз бүрийн сэдвтэй дуунууд байсан. Анд гарын хүүхнүүдээ дурлал шиг асан буруу таяа гэх мэ би ерөн голдуу дандаа хайр дурлалын сэдвтэй дуунууд байсан учраас бид эмэгтэй хүндэд тулгуурлаад би өөрөө эмэгтэй хүмүүсийн дүр тоглоод одоо өгүүлж байгаагаар тим маягаар хийсэн байна.
Миний тоглолтын бүжиг дэглээчээр бол соёл урлагийн техникийн бүжиг дэглээч багш орчин бүжгийн багш ганц сүрэн багштай би энэ удаагийн тоглолтын дээр анх удаа хамтарч ажилласан. Сайхан болж байна. Охтууд нь дангаараа яваад хөвгүүд нь татаж явна. Ганц сүрэн багш бол өөрөө эмэгтэй бүжиг дэглээч учраас бас яг хөө миний урд нь бас тавьж байсан тоглолт хийж байсан тэр одоо тоглолтын бүжгүүдээс бас арай өөрөөр хийсэн. Гаваа багш маань төмийн чуулгын бүжигчтэй тийг голчилж авсан л та энэ өөрийнхөө шавнарыг голчилж авсан. Дээр нь Цүкийн хавсын бүжигчдийг бас авсан. Тэмдгийн хамгийн сайн бүжигчдийг шилж аваад үндсэн 8 бүжигчин дээр тулгуурлаад дээр нь ганц хоёр масокны бүжгийг бол бүжгийн сургуулиас хүмүүсийг авч ингэж оролцуулж хийсэн. Яг чинь би өөрөө их бүжиглэх дуртай. Миний хобби бол бүжиг тийм ээ. Бүжиг спортоор хичээлдэг. Энэ бүжиг спортод би бас олон жилийн хөдөлмөрийг бас биенд бас зарцуулсан. Уран бүтээлч хүн дуучин ялангуяа эмэгтэй дуучин хүний хувьд бол энэ бүхэн цогц байх хэрэгтэй гэж юм би бол баримтласаар ирсэн хэвээр. Анх 1996 онд Эрус номер 1 тоглолтыг хийж байхаас эхлээд би бүжигчтэй хамтарч ажилласан. Олон бүжигчид бидний тоглолтын дээр орсноор бидний дууг амлуулж өгдөг. Бидний дууг утгатай болгож өгдөг. Энэ үггүйгээр илэрхийлдэг тийм ээ. Нүдэрээ илэрхийлдэг. Өөрийнхөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Энэ урлаг бол үнэхээр гайхамшигтай урлаг л та. Тэгэхээр энэ бол яалтчгүй дууны урлагтай бол заавал цогц бижиж энэ дуучдын тоглолт, уран бүтээлчдийн тоглолтыг бол их одоо баян болгож өгдөг. Дурлал шиг асан тоглолтын дээр энэ 8 бүжигчтэй их олон сар бэлтгэл сургуулийг хийсэн. Нийтдээ нэг 16-7 дуун дээр бид бүжиг оруулсан. Одоо шиг надад тавьсан бүжгүүдээс ганц сүрэн багшийн бүжгүүдээс би бүжиг их таалагдсан. Монголын өр сад их гоё болсон. Ангад хангаргаар хизээч ивдэхгүй, ариун заншлаа хизээч чадахгүй, алтан дэлхийд сүүн замнаатай монголчууд. Ондон зүрх бүжиг бас гоё болсон. Энэ олон бүжгүүдийг тавьсан бүжгийн багшин бас тэр оюуны тэр одоо ажил гэдэг бол бас их намайг бүжиг дэглээч болгоны тавилтууд бол өөр өөр байдаг. Ганц сүрэн багш болохоор илүү жоохон модерн талтай, зарим нэг хэсэгтээ жоохон чөлөөт стилийн тийм ээ орчин үеийн бүжиг талтай тавьдаг юм бүжиг дэглээч бол. Бүжиг дэглээчд маань бүжигчин зориулж бүжиг тавиад байдаг байхгүй. Намаа нэг мэрэгжлийн бүжигчний хэмжээнд ингээл айхтар хөдөлгөөн хийж чинь би дуугаа дууху бүжгээ хийхгүй маш хэцүү болно шүү дээ. Чи жоохон гоё дөрвсөн мөрөс ирсэн чи гоё юм байна. Чи жоохон ихээч нэг юм тэрнээс олж бид нар их маргалддаг байсан л да. Тэгэл энэ дээр нь та нэг ингэж тавьчих чи энэ хөдөлгөөн чинь надад арай хүндтэй тийм гэл ганц сүрэн багш маань тэгэл тэгжээс надад дахиад хүн хөдөлгөөн тавьчихдаг. Бүжгэлж дуулна гэдэг бол үнэхээр хэцүү, маш хэцүү. Тэгээ зүгээр би яагаад энд их дуртай байдгийг заримдаа өөрөөсөө гайхдаг. Зүгээр гараа сайхан дуглаад ингээл болох байсан юм. Би ингээл өөртөө л ингээл нэг том юм үсгээд энэний арт ингэ энэ дээр ингэж өргүүлнэ, энэ дээр ингэж эргүүлнэ ч гэдэг юм уу, намайг ингэж эргүүлч гэдэг юм уу гэл нэг өөртөө л аяух нүсэр юм тавиад идэг болоод би өөрөө тэрэнд их дуртай шиг байгаа юм. Би ерөөсөө баг 94 оноос бүжиг дэглэх ажилд би өөрөө 100% оролцсоор ирсэн. Магадгүй зарим нэг бүжгийг өөрийнхөө би их тавьчихсан. Ганц сүрэн багш бол бас миний хар нэг их тавиагүй. Гэхдээ миний санаануудыг бас их авсан. Тэгээ хангалттай бид нар гадаадын бичлэгүүдийг, тэгээ гадаадын тоглолтын бичлэгүүдийг бид нар хангалттай үздэг. Тэндээс бид нар санаа авдаг. Тэгээд мундаг бүжиг дэглэж багш нар болохоор өөрийнхөө хүсдэггүй. Би болохоор яг энэ хөдөлгөөнийг л авчмаар байна гэдэг ингэдэг. Үгүй эдгээр бол тэр хүндэн зориулж хийсэн учраас тэр хүндэл гоё харагдана. Чиний чам зориулж тавьсан хөдөлгөөн чамд л гоё харагдах хэрэгтэй. Бид чамд зориулаад ариуна гэдэг хүн зориулж гэдэг хөдөлгөөн тавьж байгаа учраас гэдэг. Гоё гэдэг юм аа. Ер нь бол энэ тал дээр би бас нэлээд туршлагатай болсон. Явандаа зүгээр Виктория эзэн цаг мэдээж хэрэг хүүхдүүдтэй шин залуу хүүхдүүдэд бас бүжигтэй тоглолт хийх яаж яах вэ? Энэ дээр маш их туршлагатай болсон. Энэ дээр би бол аюул сайн зөвлөгөө өгч чадах дуучны нэг гэж би бас боддог юм. Нэг гол онцлог бол гадаадын хөгжимчтэй би хамтарч ажилласан шүү дээ. Бодоод ирсэн чинь сүүлийн 3 жил би гадаадын хөгжимчтэй хамтраад ажиллаж гисэн юм байна.
Миний нэг л үжиг тоглолтын дээр ирж байсан. Дараа миний шинэ орон зай тоглолтын дээр ирж байсан. Тэгээд энэ дурлал шиг асан тоглолтын дээр 3 дахь удаага өргөдөж ирж байна. Тэг яг зөвхөн манай хөгжим продюсераар ажилласан халиун энэ хүмүүсийг санал болгосон. Тэр гадны хөгжимчтэй ажиллаад үзүүл яасан. Бас арай өөр дууралт тийм ээ. Өөр юм тоглолт бас арай өөр бас атмосфертай ийм хөгжимчтэй ажиллаад үзэл бидэрт бас сүрэлцэх юм асар их байдаг. Зүгээр энэ бол маш том ололт гэж бодож байна. Гадаадын хөгжимчтэй хамтарч ажилласнаар яг цагийг яаж баримтдгийг, ажлыг яг яаж хийдгийг, хүмүүстэй харьцан дээрээ яаж харилцдгийг, яг юуг шаарддгийг байна гэдэг юмыг би бол тодорхой хэмжээр менежментийн хувьд ямар байдлаар ажилладаг юм байна гэдгийг айгүй олон зүйлийг би дуучныхаа хувьд, уран бүтээлчнийхээ хувьд сурч авч байгаа байхгүй юу?